болж хонх дугарлаа арай ядаа норноос сэрлээ хонх бидүү бидийг сэрээ хонх бидүү бидийг сэрээ хонх бидүү бидийг сэрээ хонх бидүү бидийг сэрээ Албан жилийн эхэнд цагаан бомбын арчсан хөдөлгөөнийг эхлүүлсэн арчлалын үлд зүйлсийг чухамдан өвдөж хийж болох арчилсан холбоо маань арчлалын дэргээ гартан авах үйл ажиллагааг хөргөн дагагчтайгаар Монгол улсын төслийн 9 дүүрэгдэх арчлалын төлөв халуун сэтгэл арчилсан намын гишүүд арчилсан холбооны гишүүдтэйг хамтдан олиоггүй зохион байгуулж байна. Ингээд та бүхэнтэйгээ уулзж байгаа арчлалын дэргээ гартуулах энэ хүндэтгэлийн үйл ажиллагаа нэгдэл нэгдсэн үйл ажиллагааг нээж халуун ёсоор та бүхэн журмын хөтөн хандсан хүндэтгэлийн мөхөд эрхэм зочин Монгол улсын хурлын эрхэм гишүүн Монгол улсын тавдаг ерөнхийлөгч Монголын арчсан холбооны нарийн халтмаагийн Баттулга микрофоныг хүндэтгэлтэйгээр шилжүүлье. За сайн байна уу? Сайн хөлсөж байна уу? За тэгтээ 1990 оны цагаан морин жилийн арчилсан хувьсгал бол Монголын ард түмний зориг юм нэгдлийн ялалт байсан түүхэн явдал юм аа. 1990 онд монголчууд их чөлөө шударгаас хүний эрхийн төлөө нэгэн зүгт нэгдэж чадсан билээ. Энэ нэгдэл Монгол улсыг шин зам төлж өнөөдрийн арчилсан нийгмийн суурийг тавьсан. Арчлалын гэрээгээ бол зөвхөн дурсгал биш юм аа. Энэ бол бидний эв нэгдэл нэгдмэл үнэт зүйл эрх чөлөөний минь бэлэгдэв юм аа. Монгол хүмүүрийн зүрхэнд эх орноо гэсэн хайр тусгаар тогтнодоо хамгаалах итгэл нэгэн зорилгын төлөө нэгдэх хүч оршдгоо. Бид үзэл бодол өөр байж болно. Байр суурь ялгаатай байж бас болно. Гэвч Монгол улсын тусгаар тогтнол ард түмний эв нэгдэл нэгдмэл үнэт зүйлээр бид хизээ нэг байх учиртай юм аа. Өнөөдөр бидэнд хамгийн хэрэгтэй зүйл бол эв нэгдэл. Хөгжлийн үндсүүл нэгдмэл үнэт зүйл юм аа. Ирээдүйн баталгаа бол Монгол хүний агаргал юм. Цагаан морин жилийн хувьсгалын гал нь бол унтрааг бай. Тэр гал бол Монголын ард түмний эв нэгдлийн гал, эрх чөлөөний гал болох болтугай. Бид энэ галыг үеийн үед асааж их орноо ирээдүйд хамтдаа үтэх ёстой. Хөгтөмбөр эвэг болтугай. Монгол улсын төрийн жолоо тавьсан эрхэм Монголын арчилсан холбооны анхдагчид гишүүд дэмжигчид та бүхэндээ утгагүй гал морин жилийн мэндийг өргөн дэвшүүлье. Утгагүй сайхан жил маань та бүдгийн маань хувьд гал шиг өөдөө дэшээ морины хийврээр ивэгдсэн сайхан жил болно гэдэгт эргэлзэхгүй байна. Шинэ морин жил шинэ гарах гал морин жил ээлжид цаг тооны жил биш ээ. Энэ бол монголчуудын хувьд ардчлагчдын хувьд ардчлалыг талархан дэмжигчдийн хувьд ардчлалаа жинхэнэ ардчлалынхаа төлөө томоохон үйл хэргийг эхлүүлсэн жил байна гэдэгт миний хувьд огтхонч эргэлзэхгүй байна. 2025 оны 8 дугаар сарын 31-ний өдөр арчилсан намын даргын сонгуульд болсон. Энэ сонгуульдаар би арчилсан намын гишүүдтэй дэмжигчдтэй хоёр зүйлийг онцгойлон хэлж байсан. Нэгдүгээр нь Монгол улсын тусгаар тогтнол эрх чөлөө байдлын баталгаа нь ардчлал юм аа. Ардчилсан Монгол улсын хөгжил дэвшлийн баталгаа ардчилсан нам байх болно. Ардчилсан нам Монгол улсын хөгжил дэвшил төр нэмрээ оруулахын тулд ардчилсан нам улс төрийн их сонгуульд дараас нь давхар ялалтыг байгуулах түүхийн шаардлага бидэнд бий гэж миний хувьд хэлж байсан гэж үздэг. Биднээс ардчлагчдад арчилсан намын хувьд 36 жилийн түүхэндээ бид дараач давхар ардчлалаа баталгаажуулах, бодлогоо баталгаажуулах, амлалтаар ялах, дараа нь ажил хэрэгээр ялах ийм хэрэгцээ шаардлага
түүхийн шаардлага бас биднэрт бий. Хоёрдугаарт нь тэгвэл дарааж давхар ялахын тулд бид нар яах ёстой вэ? Дарааж давхар ялахын тулд ардчилсан нам илүү зохион байгуулалттай, илүү системтэй, илүү цэгцтэй нам болж, илүү институцлог нам болж хувирах ийм түүхийн шаардлага бий. Бид нар нэг цаг зуурын 3 өдөртөө мартагдах лайк шерийн төлөө биш ээ. Бид нар 3 жил үрдүн мэдэгдэх эрс шинжилгээний төлөө ардчилсан намыг хоцсон. 30 жилдээ сайшаагдах Монгол улсын хөгжил дэвшлийн төлөө бид нар явах ёстой. Ийм учраас ардчилсан намыг илүү нээлттэй нам, илүү цэгцтэй нам болгох үжил санааны өөрчлөлт бид бүгдийн хувьд хэрэгтэй гэж үздэг. Тийм учраас өнгөрсөн цаг хугацаанд өнгөрсөн намын дараагаар сонгогдсоноос хойш үеүүдэд энэ чиглэлд бас тодорхой ажлуудыг бас хийж ирлээ. Ардчилсан намын дэргэд бодлогын судалгааны байгууллага, think tank байгуулах ажил одоо амжилттай өрнөд ажлын гараагаа эхлээд бодлогын судалгааны ажлууд руугаа орж ихний үр дүнгууд гарч та бүхэнд бас тайлагнах юм боловч болцоонууд бас бүрдэж байна. Яг та бидний өнөөдөр цуглаж байгаа ардчилын гэргээ, ардчилын паспорт болгох ажлыг би бас үжил санаагаа тодорхойлох илүү хэдүүлээ ардчилынхны илүү өргөн том гэр бүлдээ нэгтгэх том үйл хэргийг эхэллээ гэж би боддог. Энэ бол зөв намын гишүүнээ шинжилэн бүртгэж байгаа төрлийн ажил ерөөсөө биш ээ. Энэ бол дэлхийн ардчилын гэр бүл илүү батлагтайгаар бид бүгд алхан орж байгаа ийм бас үйл хэрэг. Энэ бүгдийг хийхин тулд биднэрт одоо зүйл шаардлагатай. Мөн бидэд бас анхаарах зүйлүүд бас бий. Ардчилсан намын шинжилсэн дүрм намайг батлагддаг өдөр зэрэг батлагдсан. Энэ дүрм бид нар дараа биш дүрм дэшээ байдаг. Дүрмээ дарж мөрддөг тогтолцоог миний хувьд онцгойлон анхаарч ажилланаа. Нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь дүрмд маань бас анхаарах бас зарим зүйлсүүд бас бий. Ардчилсан намын дүрм илүү давжаа болж хуурсан. Биднэрт өөртөө чөлөөт тавьчихсан олон заалтууд бас энэ дүрмэнд бий. Нэгдүгээрт нь дүрмээ дагаж мөрд, хоёрдугаарт нь байгаа дүрмээ дахид цаашид сайжруулах, илүү нээлттэй, илүү өргөн оролцоотой, илүү их чөлөөтэй ажиллах болцоогоо та бид өөртөө авсан юм дүрмийн өөрчлөлтийг миний хувьд бас санал болгож цаашдаа бас ажиллана гэж бодож байгаа. Дараа одоо бидний өрнөж байгаа энэ үйл явц илүү олоолаа болох үйл явцыг мэдээж бид нар зохион байгуулалтаар нэмээд хийж байна. Хоёрдугаарт нь 4-р сарын төгсгөлөөр магадгүй бид нар улам илүү олоолаа болгох ардчилсан намын хөгжөлтийн 2-р шатыг эхлүүлэхэд бид нар ардчилсан намын гэнэрт газрын зүгээс бас дахиад бэлдэж байгаа. Энэ үжил санааг товчхон таавханд хэлэхэд нэг үндсийн бодлогын хорооны гишүүний цаана мянган хатуу дэмжигч энэ үжил санааг дэмжигч байдаг энэ тогтолцоо руу бид нар орно. Магадгүй 378 үндсний бодлогын хорооны гишүүний цаана бид нар ардчилсан нам 370 мянган гишүүнтэй ардчилсан нам зогсож явах болно. Магадгүй дүрмийн өөрчлөлтөд бид 500 гаруй мянган гишүүнд 500 гаруй төлөөгийн байгууллагын гишүүнлөгөө зорино. Үндсний бодлогын хорооны гишүүнлөө. Энэний цаана 2028 оны сонгуулийн босгон дээр ардчилсан намд хатуу сандаа өгөхөөр шийдсэн ардчилсан үжил санааг дэмжигч тээгч 500 мянган гишүүнтэй нам болох зорилгыг бид бүгд бас дараагийн хуулгаар уншаад болоод тавиад бас ажиллаж байна. Ингээд өнөөдрийн үйл ажиллагаанд хүрэлцэж ирсэн Монголын ардчилсан холбооны төлөөлөлт гишүүд анхдагчид та бүхэндээ илүү сайн сайхныг гал мөрөн жилдээ ганцхан дүүрэн байхын ерөөлийг өргөе. Гал мөрөн жилд ардчилын илүү өнөр олуулаа болж гал мөрөн жилд ардчилын гэргээгээ өөрчлөгчд улам өнөр олуулаа болын ерөөлийг та бүхэндээ бас өргөн дэвшүүлье. Та бүхэндээ сайн сайхныг хүсье. Ардчилсан намын дарга ноён одонгийн цогцгэр заман ардчилсан намын Ахмад дунд залуу 3 үеийн төлөөлөл болсон 3 эрхэм гишүүд. За нийслэлийн Баян зөвлөлтийн ардчилсан намын гишүүн Баатар Сүрэн, нийслэлийн Хангул дүүргийн ардчилсан намын гишүүн Яма, нийслэлийн Баян гол дүүргийн ардчилсан намын гишүүн Номин нарыг эвнэгдлийн хонхыг хандтан төгөж өгнө хэмээн хүндэтгэн өрж байна.
чожон гიშгэлсэн тэр хонхны дуу эдүгээ цагт шин амжилт, шин ялалт, шин үдэл санааны төлөөх та бидний үдэл бодлыг, итгэл үнэмшлийг дахин сэрэн эгшиглэж байна. Дараагийн олон он жилүүдэд арчил шудраг ёсыг жинхэнэ утгаар нь ядан мандуулж шин цагийн эхлэлийг бас эд хонх дуудан шин цагийн эхлэл болон эгшиглэж байгаа юм аа. Арчил шудрагс жинхэнэ утгаар нь ядан мандах болтугай. Арчлын төлөөгсөн зүтгэлтэй хүн бүхэн ажаргалтай амар амгалан эгчлөөтэй элбэг хангалуун эдэг бүтэн жаргалаар насан туршдан жаргаж амьдрах болтугай. Арчилсан Монгол улс сэтгэлэн хөгжих болтугай. Эний ёроод билэгтэй хамтдагч 1990 онд Монголын ард түмнийг сэрэж арчил шударгасны төлөөх үжил санааг нь хөглөж байсан алдарт хонхны дуу эгшиглэх гэж байна. Та бүхнийхээ өмнө Монгол улсын гавьяа жүжигчин арчилын дууч хонхомтгийн гишүүн Монгол улсын гавьяа жүжигчин их баяртай хөрлөж байна. Уртгар намайг зовоо хэлэх үгийг мань бодулж харах нүдийг халхалнаа аз болж хонх дугарлаа арай ядаа норноос сэлээ. Ингээд 180 мянган гишүүдэн төлөөлж яг өнөөдөр энэ талбай дээрээс арчилын гэргээгэн арчилсан намынхан батлыг гаргана хөтлөөдөн сахилыг харлах Монголын арчилсан холбооны өдөр бүсгийн гишүүдэн хүндэтгэн нэр зарлая. За Монгол улсын талбай хэрэгжүүлэгч улсын хурлын гишүүн Монголын арчилсан холбооны дарга Алтайгийн Баттулан хүрээд хүндэтгэмээрээ